Америк нэгдсэн улс тусгаар тогтнолоо тунхагласны 250 жилийн зөрөөс энэхүү арга хэмжээний талаар сэтгэлээсээ эхлээд хуваалцахгүй юу? Сэтгэгдэл маш өндөр байна. Америк нэгдсэн улсын элчин сайдын яам Америкийн худалдааны танхимтай хамтран скватрын талбайд арга хэмжээ зохион байгуулж байгаа нь анхны тохиолдол юм. Мэдээж энэ бол Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын тунхаг хүчиг батлагдсны 250 жилийн зөрүүлсэн маш онцгой үйл явдал. Тиймээс амьдралд ганц тохиох хэмжээний онцгой мөчөө гэж хэлж болно. Иймээс Америкийн төрсөн өдрийг скватрын талбайд тэмдэглэн өнгөрүүлэх боломж олдож байгааг бид туйлын нэр төрийн хэрэг гэж хүлээн авч байгаа. Монгол улс Америк нэгдсэн улсыг хамгийн найдвартай 3 дахь хөршөө гэж тодорхойлдог. Таны бодлоор сүүлийн жилүүдэд энэхүү харилцаа хэрхэн хөгжиж байна гэж тодорхойлох вэ? Америк нэгдсэн улс Монгол улсын харилцаа бараг 40 жилийн түүхтэй болж байна. Ирэх 2027 онд бид дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тиймээс бидэнд тэмдэглэх зүйл их бий. Ирэх чөлөөг эрхэмлсэн хамтын 40 жил, ижил үнэт зүйлс болон нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан хамтын ажиллагааны 40 жилийг бид хамтдаа дуулсан. Энэ хугацаанд хоёр орны харилцаа өнөөдрийн түвшинд хүрч улам бэхжин хөгжлөө. Скватрын талбайд зохион байгуулж буй Америкийн өдрүүд болон ирэх чөлөө 250 арга хэмжээнүүдээр бид зөвхөн Америкийн төрсөн өдрийг бус, Америк нэгдсэн улс болон Монгол улсын харилцаа, Америк болон Монголын ард түмний нөхөрлөлийг хамтдаа тэмдэглэж байгаадаа бахархаж байна. Чухамдаа энэ нөхөрлөл манай хоёр улсын хүчрэг харилцааны үндэс суурь юм. Монгол улс Америк нэгдсэн улсыг хамгийн чухал 3 дахь хөршөө гэж үздэгт бид баяртай байдаг. Харин бидний хувьд Монгол улсны энтгэг номхон далайн бүсдэх хамгийн чухал ардчилсан түншүүдийн нэг юм. Энэ сүрэн дээр бид дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, нийтлэг үнэт зүйлсээ бэхжүүлэн, биднийг онцгой бөгөөд жинхэнэ ардчилсан түншүүд болгодог хамтын ажиллагаагаа цаашид улам хөгжүүлнэ гэж найдаж байна. Таны дурдсанчлан ирэх жил Америк нэгдсэн улс Монгол улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой дохино. Тэгвэл энэ хүрээнд ямар үйл ажиллагаанууд хүлээгдэж байгаа вэ? Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу? Бид скватрын талбайд зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээтэй төстэй олон үйл ажиллагааг ирэх жил зохион байгуулна. Мэдээж энэ бол манай хоёр улсын дипломат харилцааны 40 жилийн ой. Тиймээс өнгөрсөн 40 жилийн хугацаанд хүрсэн ахиц дэвшлээ дүгнэж иргэн харах болно. Мөн энэ хугацаанд бий болсон иргэд хоорондын харилцаа, солилцооны хөтөлбөрүүдийн үр дүнг онцлон тэмдэглэнэ. Америкчууд болон монголчууд харилцан нэгнийдээ зорчиж, боловсрол, бизнес, худалдаа зэрэг олон салбарт бие биеэсээ суралцаж ирсэн. Энэ бүхнийг бид бахархалтайгаар үнэлдэг. 40 жилийн ойг бид зөвхөн өнгөрсөн замлаа игэн харах боломж гэж бус, ирээдүгөө тодорхойлох боломжоо гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэг ахиц гаргаснаа дүгнэхийн зэрэгцээ, хоёр улсын ардчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн улам бэхжүүлж, гүнзгийрүүлэх, мөн Монгол улсыг дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгтээ илүү ойртуулахын тулд цаашид юу хийх шаардлагатайг тодорхойлохыг зорж байна. I need to ask about Water Compact's project. Усны компакт төслийн талаар асуухгүй байж чадахгүй. Монголд Америк нэгдсэн улсын хамгийн том буцалт тусламжаар хэрэгжүүлсэн төсөл дээр ажилласан олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарч буй энүүд та уг төслийн талаар ямар сэтгэлдтэй байна вэ? Усны компакт төслөөр бахархах зүйл маш олон бий. Юуны өмнө энэ бол хамтын хөрөнгө оруулалтын төсөл. Америк нэгдсэн улсын талаас 350 сая ам долларын буцалтгүй тусламж олгосон бол Монгол улсын засгийн газар 113 сая ам долларын санхүүжилт гаргасан. Өөрөөр хэлбэл энэ бол хоёр улсын хамтран хэрэгжүүлсэн төслөө гэдгийг тодтогмоор байна. Төсөл Улаанбаатар хотын иргэдэд шууд өргөж өгөх болно. Улс цэвэршүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр нийслэлийн оршин суугчдыг илүү их хэмжээний цэвэр, аюулгүй унтны усаар хангах боломж бүрдэх бөгөөд усны хангамжийг ойролцоогоор 70%-аар нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэ төсөл зөвхөн өнөөдрийн Улаанбаатар хотын иргэдэд бус. Ирээдүйн хойч үедч үр шимээ өгөх учраас бидэнд бахархах шалтгаан их бий. Мөн энэ нь Америк нэгдсэн улсын Аз намхан далайн бүс нутагт хэрэгжүүлсэн хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг юм. Ийм томоохон төслийг Монгол улсад хэрэгжүүлж, Монголын ард иргэдэд бодит дүргөөж хүргэж чадсан нь бидний хувьд үнэхээр бахархах зүйл гэж бодож байна. So where will be the biggest opportunity that Mongolia can Тэгвэл Монгол улс Америк нэгдсэн улстай хамтран ажиллах дараагийн хамгийн том боломж аль салбарт бий болно гэж та харж байна вэ? Тухайлбал Америк нэгдсэн улс стратегийн ач холбогдолтой салбарын нэгээр чухал ашигт малтамлыг нэрлэж буй шүү дээ. Мэдээж чухал ашигт малтмал бол стратегийн өндөр ач холбогдолтой салбар. Энэ чиглэлд боломжч бий, хамтдаа даван туулах зорилтууд ч бий. Гэхдээ үүнээс гадна Америк нэгдсэн улс Монгол улсад мэдлэг дуршлага, хөрөнгө оруулалт авчрах боломжтой бусад олон салбар бий гэж бодож байна. Ялангуяа эрчим хүч, технологийн салбаруудыг онцломоор байна. Монгол улсыг илүү бие даасан, эдийн засгийн хувьд төрөлдсөн бүтэцтэй улс болгоход юу шаардлагатай вэ гэдгийг харуул технологи, хиймэл оюун суурилсан шийдлүүд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн Монголын эрчим хүчний их усурыг төрөлжүүлэх шаардлагатай байна. Зөвхөн уламжлалт нүүрсэнд түшиглэхээс гадна нүүрсийг илүү цэвэр технологиор ашиглах шийдлүүд болон бусад төрлийн эрчим хүчний их усуруудыг хөгжүүлэх боломж бий. Эдгээр нь Монгол улсыг ойрын хэдэн жил төдийгүй ирэх 200-аас 300 жилийн хөгжлийг тэтгэх эрчим хүчний суурийг бүрдүүлэхэд туслана гэж бодож байна.
So how about the business environment about the US? Бизнесийн орчны талаар тодруулмаар байна л да. Ялангуяа сүүлийн жилүүдэд засгийн газрын тогтворгүй байдал ажиглагдж байгаа энэ үед Америк нэгдсэн улсын бизнесүүд Монголын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн хүлээн авч байна вэ? Бид Монголын засгийн газартай олон асуудлаар идэвхтэй яриа хэлцээ өрнүүлж байгаадаа баяртай байдаг. Засгийн газрын зүгээс бизнесийн орчин болон хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулахын төлөө тууштай ажиллана гэдгээ бидэнд илэрхийлсэн бөгөөд үүнд нь бид итгэл хүлээлгэж байгаа. Мэдээж бид хамтран ажиллаж, туршлагаа солилцож, харилцан санал бодлоо хуваалцах шаардлагатай. Монголын эдийн засагт шийдвэрлэх шаардлагатай олон сорилт бий. Монголыг сонирхож буй Америкийн хөрөнгө оруулагчид цөөнгүй байдаг ч хэрхэн зах зээлд нэвтрэхээ сайн мэдэхгүй байх тохиолдол ч бий. Үүний нэг чухал хэсэг нь Монгол улсын эдийн засгаа төрөлжүүлэх бодлогоо үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулах явдал юм. Require hard work to be able to increase its transparency. Мөн ил дод байдлыг нэмэгдүүлэх, хууль дээдлэх зарчимд тууштай байх. Дотоодын болон гадаадын бүх бизнесүүдэд шударга, алагчлалгүй хандах чиглэлд бодит ахиц гаргахын тулд ихээхэн хүчин чармайлт шаардлагатай. Ингэснээр Монголд хөрөнгө оруулалт хийхээр ирж буй гадаадын болон дотоодын аливаа хөрөнгө оруулагч хөрөнгө нь аюулгүй байх. Мөнгө хөрөнгө оруулсан салбарт өгөөж хүртэх боломжтой гэдэгт итгэлтэйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Энэ оны үлдсэн хугацаанд Америк нэгдсэн улсын элчин сайдын Монголд ямар ажлуудад төлхөө анхаарах вэ? Юуны өмнө бид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд илүү их ажил хийхийг хүсэж байна. Ингэснээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа худалдаа, бизнес харилцааг өргөжүүлэх боломж бүрдэнэ. Энэ бол бидний тэргүүлэх зорилтуудын нэг. Мөн иргэд хоорондын солилцоог улам нэмэгдүүлэхийг зорж байна. Энэ нь маш чухал юм. Учир нь Америк нэгдсэн улс Монголын харилцааны үндэс суурь нь иргэд хоорондын солилцоо гэж бид үздэг. Хэрэг хоёр улсын иргэд мэддэг туршлага харилцан хуваалцаж, BBS-аас суралцдаггүй байсан бол манай хоёр улсын харилцаа өнөөгийн түвшинд хүрэхгүй байсан байх. Түүнчлэн хоёр улсын засгийн газар өндөр түвшинд болон ажлын түвшинд илүү ойр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл удирдах түвшний уулзалтуудаас гадна өдөр тутмын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, сайн засаглалын талаар хэлэлцэх, дипломат харилцаагаа улам бэхжүүлэх чиглэлд ажиллахыг зорж байна. Энэ бүхэн нь бидний уламжлалт хамтын ажиллагааны нэг хэсэг хэдийж дипломат харилцааны 40 жилийн өв болон түүнээс цаашаа хугацаанд Америк нэгдсэн улс Монголын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх олон боломж байгаа гэж бид харж байна.